ことはまだあるかい。 Сайн мэцгаано Марчес бичлэг үзэж байгаа өдрийн мэндийг хүргэе. Ахин цаашин анимаараа уулзж байгаадаа таатай байна. Энэхүү бичлэгээрээ бидний хайрт Junji Ito зохиолчийн Junji Ito Maniac буюу Японы аимшиг түүхүүдийн 1-р ангийг ярих болно. Анги болгон нэрээ өөр үйл явдал гардаг учраас та бүгдийг уйдаахгүй хэмээн найдаж байна. Ингээд бичлэг рүүгээ орцгоё. Нар мандаж өглөө болоход Хикизуригийн ах дүүс том ах болох Казуяг ажилд нь гаргаж өгөхөөр гэрийнхээ гадаад цугларчээ. Энэ нь тэд нарын хувьд өглөө болгон хийдэг уламжлал болсон зүйл юм. Учир гэвэл том ах Казуя дүүнэрийнхээ төлөө өдөр болгон ажилдаа хариуцлагатайгаар явж тэдний өмнөөс өөрөг хүлээдэг учраас түүний хүндэтгэн дүүнэр нь өглөө болгон ажилд нь ингэж сүртэй наргагүй гаргаж өгдөг юм байна л да. Аха, бидний төлөө ингэж хичээж байгаад баярлаа. Амжилт хүсье. Та хамгийн мундаг ах гэх мэтийн урмын үгсийг хэлнэ. Харин дунд охин болох Наруми өглөө болгон ингэж гаргаж өгөхөөсөө залхсан аятай зогсож байдаг. Тэгсэн Казуя юун ажил төрөлд явах нуурын хажуугийн сандал дээр хэвтэн тэд энэ талаар юу ч мэдгүй байгаа нь амар юм да. Ажилгүй байсан Хикизуригийн гэр бүлд хангалттай өвөрөнгө байгаа штэ. Яахав дүүнрийнхээ хувьд хариуцлагатай ах шиг харагдах хэрэгтэй ухааны бодчихсон эвтж явах үеэр нэг хөөрхөн эмэгтэй голын цаадалд зураг дараад байхаар нь явж очин хадагтай та байгалийн зураг дарж байгаа юм уу гэхэд өнөөх нь үгүй сүнсний зураг дарж байна гэдэг. Тэр нууранд нь хүүхдүүд их живж үхдэг болохоор камерт нь ямар нэгэн зүйл буух байх гэж бодоод зургийг нь дарж байсан юм байна лээ. Тэд хоорондоо танилцсан. Эмэгтэйг Сачиё гэдэг. Манай Казуя тэр эмэгтэйд ажгүй таалагдсан учраас түүнд гэрээр нь зочлон тэр хавийн зургийг дарвал сонирхолтой дүрс буух байх хэмээн санал болгодог. Тэдний гэр ой модон дунд бас гэрийг нь тойроод битүү оршуулга булш байдаг. Угаасаа эвгүй газар амьдардаг учраас сонирхолтой дүрс бууна гэж бодсон нь ойлгомжтой биз. Тийм болохоор Сачиё зөвшөөрөн хамт гэрлүүн явахаар болдог. Гэрийнх нь хашааны хаалгаар ороход л эвгүй битүү манан харваа сүнснүүдийн оромжайтай орчин ухтаж авна. Казуя аав ээжийнхээ булшийг харуулan танилцуулж байх үеэр Шигоро дундуур нь орон та үнэхээр үзэсгэлэнтэй эмэгтэй байна шүү. Би танд энхийг танилцуулъя. Энэ бол саяхан нэг бүсгүйгийн зүрхний шигдээснээс болж үхсэн найз залуугийнх нь булш гих мэтээр авсан шагналаа ярьж буй мэт булшнуудыг бахархалтайгаар танилцуулна. Орой хоолны үеэр Шигорогийн гахаан хошиг заван хоолж байгааг ах Казуя харж тэсэлгүй түүн рүү уурлахад том биедээ хүүхэд Шигоро би бараг багасаа л ингэж хоолоо иддэг байсан штэ л гэж байна. Энэ үеэр баг дүү Мисако нь тэр хоёрын чанга чимээнээс болсон уу ээжигээ сансан уу гинт л уйлчихдаг. За тэгсэн Мисаког бүгд л аргадаж дуугүй болохоос зайлсхийж өөрсдөөсөө холдуулснаар баг эрэхтэй дүү болох Хитоши дээр энэхүү үүрэг ирж байгаа юм. Яалтчгүй ах их чинь хэлж байгаа болохоор аргатахаас үр арга байсангүй. Ууг нь хөөхөн дүү дээр очиод Мисако аав ээж тэнгэр рүү явчихсан болохоор ахиад уулзаж чадахгүй. Хүлээн зөвшөөрөө тайвшир гэсэн чи ууралсандаа Хитошигийн нүрийг юу ч хөө болтол нь мэйжад хайчихдаг. Одоо харахаар нүд хорсоод байх юм. Балер тийрэн байгаа юм уу? Балер хижигэн бацаа. Бүр энэ хүн харахад би жоохоо охин шиг зүг юм уу? Хүмүүст болдог бол нэг шаагав наачихсан. Гэрээр дөрөн эмх замраагүй байдал уусдаг. Хоёр баг дүүн уйлдаад ах ихч хоёр нь юунаас ч юм болж маргалдаад орой болгон л Хикизуригийн ах дүүсийн өдөр ингэж өнгөрдөг бололтой. Байдал намжих үед том ах Казуя дүү Кинакотой ярилцсан. Мисако ээж аваагаа эхээхэн санаж байгаа учраас үхсдийг дуудаж сүнсний энергиэр ээж аавын сүнстэй холбогдож Мисакотой уулзлаа. Надад хийж чадах юм шиг мэдрэгдэж байгаа. Бас сүнс дуудах үеэр ажиглагч байх хэрэгтэй. Тийм болохоор Сачиёг тэр үеэр авчрыг гэдэг. Үнэн дээр гол санаа нь Мисаког эцэг ихтэй нь уулзуулах биш, Казуя зүгээр шалтгаан гаргаад Сачиётой уулзах байсан юм шиг. Үзэгдэл солигдоход Сачиё Казуягийн гэрт дарсан зургуудаа хартал зураг бүртэн сүнс гэж хэлж болохоор зүйлүүд дуранд буусан байдаг. Ялангуяа Хитошиг авсан зурган дээр түүний ард дүүрэн ад зэтгэр чөтгөрүүд бараг л нэг дор дүрсэнд буусан байдаг. Энэ үеэр хаалганы хонх дуурж Кинако Сачиё дээр иржээ. Хаалгаа онгойлгон гэрийг нь яаж мэдсэн бас ямар хэрэгээр ирсэн болохыг нь асууна. Манай ах чамайг дагаад гэрийг чинь мэд. За тэр ч яах вэ? Манайх сүнстэй харилцах дуудах холбогдох ёслол хийх гэж байгаа юм. Чамайг ажиглагчаар байлгамаар байна гэж гол асуудлаа хэлэн Сачиёг зөвшөөрүүлж чаддаг. Сүнс дуудах ёслолын өдөр ирлээ. Сачиё ирэхэд Казуягийн царай бүр шал сонирн болсон нь тэр найз залуутайгаа хамт иржээ. Найз залуутай гэдгийг мэдгүй дагуулад ирэх нь Казуягийн зүрхийг зогсоохоос наагур зүйл боллоо.
Дургүй байсан ч таалагддаг эмэгтэйгээ харахын тулд хоёулангийн оруулна. Ёслолж эхэллээ. Ийхүү Хикизүригийн гэр бүлийн сүнс дуудах ёслол эхэлж байна. Хикизүри Казуя миний би сүнстэй харилцах үүргийг гүйцэтгэнэ гэд яг эхэлж байтал нөгөө хогийн буцаан болох Мисако ёслолыг өмөлөн хашгираад байсан болохоор Хитошиг ахиад л дуугаа болог гэдэг. Нөгөөх нь айн барин хөөе Мисако дуугаа бол гэд хэлж дуусаагүй байтал толгойноос нь хазаад авдаг. Хөөхий ах эгчдүүдээ гомдсон Хитоши аав ээжийнхээ булшин дээр уйлан сууна. Ёслол эд дундаа явж байх үед Шигорогийн биеийн сонин болж амнаас нь цагаан наалдамхай шингэн хөөс гэмээр зүйл гардаг. Тэр нь болохоор сүнстэй харилцах, биед орох үед гардаг шингэнийг эктоплазм гэж нэрлэдэг юм байна. Тэгсэн Шигоро гинт өөр хоолоогоор би бол Гозо нөгөө ертөнцөөс хүүхдүүдтэйгээ уулзгаар ирлээ гэдэг аавынхын сүнс Шигорогийн биед оржээ. Сайн сууж байсан уу? Казуя хаана байна? Дүүнараа сайн харж байгаа юу гэхэд Казуя сандран тийм гэж хэлсэн ч худалж ажилд явдаг дүр эсгэж өдөржин сэлгүүцдэг ах хүний хийх ёстой зүйлийг хийдэггүй хэрнээ сүрхээ дүр эсгдэг чи Хикизүригийн ууган хүү байх эрхгүй цаашдаа Шигорог ууган хүү болох болно гэдэг. Казуя аава өршөөгөөчтэй гэж уйлан хайлж гуйсан ч түүнийг эр хүн байж битгий уйл хэмээн цогсон Казуя гомдон би энэ гэрээс чинь зайлаад өгье хэмээн явдаг. Ингэснээр Шигоро буцан хэвэндээ орж түүний гэрийнхэн Шигорог үнэхээр сүнстэй харилцах чадвартай хэмээн итгэдэг. Ажиглагчаар очисон Сачио болон түүний найз залуу хоёрт ч гайхширмаар сонирхолтой санагдсан нь ойлгомжтой. Харин найз залуу нь гэрээс нь гарахдаа нөгөө Шигорогоос гарсан шингэнээс дээж авсан байж. Сургууль дээрээ очин лаборатори шинжилгээнд оруулж бүтцийг илрүүлж судлах юм гин. Энэ үеэр Хитошиг аавынхаа бушийг дэрлэн суух үед Казуя ирэн Хитошиг холдохыг сануулan гомдолтойгоор танилж үз ааваа хэмээн бушийг нь том чулуугаар цохин сүйтгэж баяртай Хитошигээд яваад өгнө. Нөгөө Шигороос гарсан мангар их цагаан шингэнийг Мисако ширээн дээрээ тавьчихсан ээжээ амьлаарэ гараад ирээрээ амьлаарэ гिचгсэн сууж байдаг. Яагаад вэ гэсэн чинь Шигоро дөнгөж хэвэндээ ороод дуусныхаа ардаас Мисаког тайвшруулах гэж байгаа нь ингээд Мисако наад гарсан шингэн чинь удахгүй ээж болоод хуурч магадгүй штэ гэд хэлсэн байдаг. Тэгээд л нөгөөдг нь ингээд гараад ир амьлаарэ гэд сууж байгаа нь энэ. Өө тэгсэн Шигорогийн биед нь аав нь ороод цаашаа дууган хүү гэрээ эзэн бол Шигоро гэд хэлсэн биш. Гэрийнхнийгээ дарамтлаад байж байдаг. Хөөе Киноко цай авчир. Би бол гэрээ эзэн аавын өгсөн тушаал. Наруми мөр хөшчөглөө мөр байр гэд нөгөө дүүлэн ч бас жоохон гажиг хүмүүс гэхэд дуулууртай түүний эснийг альж чатгаараа хийдэг. Тэгээд Хитошиг хөл байр гэхэд нөгөөдг нь гүлийгөөд нэг л сонь царайтай хөдөлгөө суугаад идэг. Тэгэхээр нь чи юм уу миний үгийг сүрлөө гэж Шигоро Хитошиг очиж зодж байх үед хулгаагаар Казуя харчихсан зогсож байдаг. Түүнийг Шигоро мэдэн ахаа наана зогсоод илгээ ороод ирэлдэ гэж байдаг. Хикизүрийн гэр бүлийнхэн ширээ тойрон сууж байна. Дээд талын өрөөнд Мисако одоо болтол нөгөө шингэнийг ээжигээ болж хувирна хэмээн итгэж тэднийг залхатал гараад ир гэж хашгирсаар. Энэ үеэр Шигоро бүү сансараа маргааш орой ахиа сүнс дуудах ёслолтой мэдээж би удирдах явуулна. Ажиглагчаар Сачиог авчрыг Казуя чи явж хэлж хийдгэр. Найз залууг нь харин ирүүлэхгүй шүү гэдэг. Казуяш дуртай дургүй очиж хэлэхэр болдог. Гэрийнхээ эзнийхээ үгийг мэдээж эсвэргүүцэж болохгүй шүү дээ. Үзэгдэл салхитал Сачио болон түүний найз залуу ярилцсан сууна. Шигороогоос гарсан шингэний үр дүнгийн хариу гарчээ. Зүгээр л удаан гом байсан байдаг. Ерөөсөө сүнстэй харилцах үед гардаг шингэн гих мэт зүйл биш зүгээр л удаан гомон. Тэдгээр ах дүүс чадуулан хуурам сүнсний ёслол дээр очисон болж таардаг ба энэ үеэр Казуя тэдний хаалгыг тошиг ёслолдоо урахаар ирдэгч Сачио хаалганы таны хуурам сүнсний ёслолд очих бодол үнэхээр алга. Эктоплазм нь удаан гом байна гэж юу гэсэн үг юм бэ гэд уурлаад хаалгаадаг. Энэ үеэр гэрд Мисако Шигоро руу уурладаг. Ээж болж хорин гэсэн яасан эн чинь бүр хатаад мөөгөн цөрчглөө гэд хажим барьчихсан зогсож байдаг. За тайвшраа Мисако ахиа сүнсний ёслол болно. Энэ удаад ээж гарч ирэх байхаа гэд ярьж байх үед Казуя ууртайгаар хөөе Шигоро чи яаж намайг доромжилж чадваа? Аавын сүнс чиний биед орсон гэж дүр эсгсэн муу новш гэд ганц сайхан цохиод авдаг. Яг үнэндээ тэр сүнс дуудах ёслолын үеэр Шигорогийн биед аавынхын сүнс ороогүй байдаг ба тэр бүгд Шигорогийн зохиосон үлгэр байдаг.
Ингэж Казуя Шигаро хоёрыг маргалдаж байх үед Хитоши нэг ч үг дуурахгүй үнэхээр хачин царайлчихсан сууж байснаа амнаас нь шар өнгийн шингэн агаар дэгдэж аав болох Гозогийн дүрийг гаргаж ирдэг. Гэрийнхэн бүгд сандралдаж гадагш зүгтаахад ардаас нь нөгөө аавынхан дүр гүйцэн ирж өөрийн сүйтгэгдсэн булш руу яваад ордог. Ер нь аль тэр шөнө Казуя аавынхаа булшийг сүйтгэснээс болж сүнсэн судлагдаж Хитошигийн бие рүү орсноор Хитошиг эзэмдэж байжгаад сая нэг өөрийн булш руу орсон хэрэг. Бүгд балмагдан болсон явдлыг эргцүүлэн гайхан суух үед Хитоши ирэн сүлдсэн өнгөөр "Манайхан зүгээр үү" гэж асууснаар Ито Жүнжи маньякийн 1-р анги маань дуусж байгаа юм.